Эл Силбон. Венесуэл Колумбус гаралтай Эл Силбоны түүхэд тун чалдартай. Эл Силбон нь шуудаа дөрвөн хүний яснууд авч явдаг гэх бөгөөд үүний түүх нь хачирхалтай айдас төрөл мэж. Аав ээжтэйгээ хамт амьдардаг бяцхан хүү гэнэт тэсөөр нэг мэд хувирч эхэлжээ. Нэгэн орой тэрээр аавтайгаа хамт оройн хоолны ширээгээ засч байгаад аав нь халбгаан газар унахчихв. Үүн дуурсан хүү аавынхаа гидс рүү хутга зоож дотор гидсийг нь гаргаж хоол хийж байсан ээждээ аваачиж өгөн чалаулсан байна. Ээж нь ийм аимшиг зүйл болсныг огт мдээгүй байсан боловч хоол хийх явцдаа сэжиг төрж хүүгэн юу хийснийг мэдэж айхтаа төрсөн аав дарын очижээ. Хүүгийн өвөө түн дээр очиж аавынхаа ясыг цэвэрлэж шууд антхийн үүрч явахыг олж харсан бөгөөд тэр даруйдаан чадварлаг хараалж жатгачийг дуудаж хүүг хөнөөлөгсөн байна. Үүнээс хойш Венесуэлд ясаар дүргсэн шуудаа үүрсэн хүү гэгээ тасарч бүрэнхий болмоц явдгаа гэх яриа гарсан юм. Хүмүүсийн ярьж байгаагаар Эл Силбон айлуудын герт шургаж, зочны өрөөнд нь орж, яснуудаа гаргаж, цоолж суудаг гэх бөгөөд хэрв тухайн айлын хүмүүс түүнийг огт анзаарч мэдэхгүй бол үхэл дуудаж гэр бүлийн нэг гишүүн амиан алддаг. Харин Эл Силбоныг харж чадвал герт нь ад дууддаг гэнэ.